Ганагийн сүгт давтай морил. Энэхүү цуврал нь батлагдаагүй үлгэр домгийн шинжтэйч хүмүүсийн дунд ам дамжин яригддаг хууч ширэтүүдийн бөгөөд таны амралт чөлөөцөгт зэрвэлсэн билээ. Сайн байна уу? Би Европын нэгэн улсад амьдарч байхдаа өөр тохиолдсон хэд хэдэн эвгүүд үгээс хаваалцъя гэж бодсон юм. Би энэ дээрээ нэг жил орчим болоход найз нөхөдөд танилэгтэй ер нь маш сэтгэл хангалуун сайхан л амьдарч байлаа. Гэвч тэр нэгэн байранд орсноос хойш бүх зүйл орвонгороо эргэсэн юм. Анх хажуу өрөө төрөөсөлж угаад дараа нь нэг танилэгчтэйгээ хамтран нэг өрөө байранд орсон юм л да. Европын нэг өрөө байрнууд нь том өрөө гал тоон тустай байдаг. Тэр байранд өмнө нь хоёр нь ялах хүүхэдтэй Монгол гэр бүл амьдарч байсан болохоор нь их бэлэгшээж баяртай орсон. Эхний хэд он гайгүй байсан ч яг сар гаруун дараагаас бүх зүйл сонирн болж гэлсэн. Би гүн нойрон думбаж унтаж чадхаа болоод ягаад ч юм нэг цагийн зайтай сэрчгээд байдаг боллоо. Яг л нэг хүн чихэн дээр хөөйгээд цочоод сэрэхэд байгаа юм шиг. Бас хэд хэдэн удаа яг хоолоогоо боолгож байгаа юм шиг амьсгалж хөдөлж чадахгүй тарчилж даруулсан. Иймэрхүү байдалтай тэгэд бүтэн сар явлаа. Зүг амьдрдаг их чиг байхгүй үед ганцаараа байхаар ягаад ч юм хамаг би хүйд таагаад том өрөөний хаалгыг хахгүй л хаалганы цаанаас хэн нэг намайг ширтээд байгаа юм шиг их сонин жихүүдэс дүрэн мэдрэмж төрдөг боллоо. Энэ бүхэн шахав. Одолгүй бүр миний ажил үйлс амьдралын бүх зүйл норж эхэлсэн гэхэд болно. Найзалдаг байсан ихэнх хүмүүс маань урвж гүтгэж танилуд маань болохоор нэг л хүндий болоод ажил үйлсч бүтхээ байж ээлдэв хов живэнд оролцолцсон тоо. Ягаад ч юм ямар ч ирч хүчгүй энерггүй болж найз нөхөдчгүй органцаараа үлдсэн мэдрэмж төрөхүүлсэн. Шалтгаангүйгээр амар сэтгэлээр унаад өөхөх тухай бодож ерөөсөө л амьдрал болохоо байж гэлсэн. Ийм байдалтай ахин нэг сар явхад би маш огцом турж хүн харахад үнэхээр яана яаж вэ гэмээр царай алдсан байл. Нэг өдөр цуг байдаг ихч маань эзгүү таарч би ганц үлдсэн найзыгаа гэртээ авчираад хамт онохор болсон юм. Манай тэр найз ер нь жаахан мэдрэмтгий ээлдэг зүйл мэдэрдэг бас хардаг хөвгтөлтэй. Өөрийнх нь амьдрдаг байранд ч бас юм байдгийг бид хоёр мэдэрч найз маань бүр харж байсан. Энэ явдлыг дараа явуулах төгтөр ярина. Бид хоёр том өрөөнд юм яриад сууж байтал найз маань нэг л тоохгүй өргөд царайн сонирн болоод эхэлв. Үе үе хаалга руу хараал ярьж байгаа юмдаа анхаарахгүй царайн цөнхөөгд байснаа гинэд чи тэр хаалгыг хаач чадах уу гэж хэлсэн. Би ч тэр үедээ нэг хэм бодолгүй тоглоом шоглоом болгоод харин эвгүй байгааз би бас ганцаар байхдаа хаачтээ гээл өнгөрлөө. Тэгээд бид хоёр гомдохоор хэвтэв. Найз маань удсаа оролдоод хэвтэж би ч тусдаа ор засаад унтлаа. Яг тэрөөрөө би өмнө хизээч мэдэрч байгаагүй тийм амар зүйл мэдэрч нөгөө сүнсэн даруулах гэж болсон. Зүүдэн дотроо би ухаансрын хажууд байгаа найзыгаа хүртэл хараад байгаа мөртлөө хөдөлж чадахгүй, амьсгалж чадахгүй, хоолойч гарахгүй таг өшчихсөн. Миний дээр харас үтгэнсэн амар том юм яг дараад өвтчихсэн. Зүс царайгэнсээ хараагүйч ямар ч л байсан хар утаа шиг зүйл л хөл үмэн болж сүйтгэж байсан. Би хамаг чадлаар ойрлохгүй чадаагүй. Найз руу гараад нэрийн дуудаж хашгираад байгаа мөртлөө хоолооноос ямар ч чимээ гараагүй. Найз маань цаашаа хараад өвтчихсэн байсан юм л да. Тэгээд бүр яг амьсгал бөглөрч үгтгийн даваан дээр гинэт амар том амьсгаа аваад цочиж зэрсэн. Хүн амьсгаагаа дүгжиж байгаад яг ухаан алдахын даваан дээр амьсгаа авдаг да. Яг тэр. Эргэн тойрны хартал найз маань унтчихсан байна. Цагаан хартал би өртөө тэгж зүудлээд 30 атх минут л болсон байсан. Тэр богино хугацаанд би тэгж их тарчилсан байна. Тэр 30 минутын айдас надад за би ер нь үнэхээр эвгүй байранд байгаа юм байна. Монгол руу ярьж хүнд үзүүлэе гэдэг бодлыг төрүүлсэн. Тэр өрөөнө эргэж унтаж чадалгүй хөрвөөж хөвцсөр өглөө болгосон. Өглөө найз маань сэрээд ёо сэрвэлзээд өрөөсөө унтаж чадсангүй гэсээр босч ирсэн. Тэгтэл бас тэр өдөр ягаад ч юм нөгөө найзтайгаа маш жижигхэн зүйлээс болоод муудалцаад холбоогүй болчихсон. Тэгэл би өр ганцаараа үлдэж өгөх юмсан гэх ухааны юм бодож суудаг болсон. Төдөөдөлгүй цуг байсыг ч манай Монгол явахаар болж би байрандаа бүр мөсөн ганцаараа үлдсэн.
Нэг өдөр гинэт хүнд үзүүлмээр санагдаад Facebook-ээс ажиглалээ. Судалж угаад нэгэн бөө ахыг олоод арай гэж холбоо өрсөн. Харин азар их мундаг чадалтай хүнд харсан дөө. Уцаар яриад өөрийнхөө биеийнхаа сэтгэл санааг ямар хуу байгааг хэлгээд ирэх чимээг өжсөн. Чи ямар ч энергигүй болчих. Бас буруу зүгийн газар амьдраад байна дөө. Ойрын хугацаанд засал хийх хэрэгтэй гэдгийг. Би жуухандаас зөвшөөрч өдрөө төхрөн бэлдэх зүйлийг хэлүүлж аваад уцаас алгалаа. Засал хийх өдөр хүртэл нөгөө нэг байдлаараа шар шувуу шиг унтаж чадахгүй явсаар арай гэж тэр өдөртөө цолгосон. Юм бэлдээд нөгөө ах руугаа видео коллоор залгав. Тэгтэл тэр ах хингэргээ зөөлөн зөхөж өвгдөөсөө юм асууж байгаа маягтай байсан. За тэгээ дарддаг л байх та. Гэж явдгийг. Би гайхаад юугнэ хаа гэтэл чамд хэлвэлчээ айч нөө. Чиний баруун гарыг чинь барьцсан байна. Гэхдээ миний дотор балгээл явчихсан. Тэгснэ. За ямар ч байсан ихлээ. Бүх цонхоо хаагаад өөрийгөө тойруулалаа. Лаа болгоны хайж дуустав. Бас арц хүжээ асаагаарай. Тэгээ голдон завил сууж байгаа даалгаа дээш харуулад нүдэн. Юу ч болж байсан намайг дуустал нүдээ нээж болохгүй шүү. Гэж сануулсан. Хэлсэн ёсоор нь бүгдийг бэлдээд суухад ах хингэргээ нүдэж эхэллээ. Би нүдээ аниад сууж байтал гинэт алганд салхи сэрвэлцэн мэдгдэж эхэлсэн. Уг нь бүх цонх хаалга таг хаалттай байгаа штэ. Бүр ус хүртэл салхинд сэвэлцэж байгаа юм шиг мэдрэгдээд хотолгүй бүх бие жирэлцэж дотор муухарч эхэлсэн. Бөө ах утасны цаанаас хингэргээ улам чанган нүдэд дахиад хэлий нүдээ нээж болохгүй шүүгээ хэлээсэн. Тэгж нэг юм дуусгаад би маань шууд өнгөрөөд нэг тийм тайван гоё болоод ирсэн дээ. Нөгөө ах та баярлснаа хэлэхэд ах надад хэдэн зүйл анхааруулсан. Чи зүгээр чи нэг юм биш, нилээ хэдэн зүйл дагуулчихсан хөхт байна. Чи бүр цуг амьдраад байсан байж тээ. Ойрд амьдралд чинь шантарч өөхөх тухай бодол орж ирсэн байлгүй дээ. Гэхдээ би тийм ээл гэсэн. Угаасаа үнэмч. Тэгтэл хамаг энергийг чинь сорж баруун гарыг чинь барьцсан байсан байна. Маш хүчтэй зүйл байлаа. Эмэгтэй хүний сүнс байсан. Бас өөр газараас хэд юм дагуулж. Ер нь болж игэл над байраа хурдхан солиороо гэсэн юм да. Би чаасанда янз бүр болчихоогүй дээрээ тэр дороо байр хайж эхлээд 10 хоногийн дотор нэг айлын хажуу өрөөрөө нүүсэндээ. Байраас олсноос хойш бүх зүйл хэвэндээ орж ёо амьдрал гэдэг чинь ийм сайхан билүүгэмээр сэтгэл санаа үнэхээр сайхан болж гэлсэн. Шинэ байрандаа нүүж орсон эхний өдрөө бүр маш бүх гэх чинь бараг 14 цаг өгцөрэхгүй унтсан байж үлээ. Одоо ингээд үүнийг бичиж байхад үнэхээр амар санагдчих. Хэрвээ би тэр зүйлсийг нүдэрээ харддаг байсан бол яана гэж бодхоос ч чих үз сүрдэг. Бас нөгөө цуг онс найзтайгаа дараа нэвлэрээд бүх зүйлээ ирсэн чинь харин найз маань ингэж хэлсэн дээ. Харин тийм ээ тэр өрөө үнэхээр эвгүй байсан. Яг хаалганы тэндээс хүн хараад байгаа юм шиг санагдаад өөр тийш харахаар нүдний буланд хар юм хаалганы тэнд гэлс бүртэлцэж алгуулад байсан. Бас тэр хаалгыг хаачихсан байхад цаанаас нь онгойлох гээд байгаа юм шиг мэдрэмж төрсөн. Өөрөө унтж байхад галт хонд ч юм уу, нойл дотор ч юм уу мэдгүй ойрхон юм дуурайд байсан шүү дээ. Бас ягаад ч юм хүн сэгсрээ цэрээгээд байгаа юм шиг би ойрхон зөчөж ирсэн. Яалтчгүй юм байсан. Чамд хэлэх юм бол айжхах гэд хэлээгүүлтэй гэж үлээ. Ер нь Европын газар нутгууд 100-100-ны турш дайны талбар байсан. Бас маш олон хүн амь үргэж байсан түүхтэй болохоор сүнс ихтэй байдаг юм шиг байлээ. Энд байдаг ихэнх хүмүүс л сүнс мэдэрч таарсан эсвэл тиймэрхүү байранд орсон гэж ирдэг. Дараа тэгж байгаа танд өөр тохиолдсон бас нэг явдлаа хуваалцах болно. Та яг одоо Ганагийн сувгтай хамт байна. Хэрвээ та өөрт тохиолдсон явдлаа ирүүлэхийг хүсвэл Instagram-ын Гана ТV болон Facebook-ийн Ганагийн сувг хуудас руу бичээрэй. Таны крилэр цэгцтэй алдаагүй хэмэл оюун ухаанаар биш зөвхөн өөрөө бичсэн бичвэрийг уншиж үзээд газар ус хүний нэр он цагийг нь өөрчлөөд оруулах болно. Маш олон хүн болсон явдлаа явуулж байгаа учраас мессеж бүрт тэр дор нь хариу өгч амждаггүй. Гэхдээ заавал хариу мессеж voice явуулдаг шүү. Баярлалаа. Дараагийн дугаараар уулзцгаая. Миний оруулж буй бичлэгүүдийг цагаалдалгүй, алгасалгүй үзхийг хүсвэл subscribe дарж, хажууд нь байгаа хонхыг дарж идэвхжүүлээрэй.